Үндэсний нэвтрүүлэг энэ удаагийн дугаараараа Өмнөг аймгийн томоохон үйлдвэрлэгч болох Үлзийт Мөнхөв өнөө төвлөх урлагийн зэрэг компаниудыг онцлон өргөж байна. За эдгээр компаниудын гол харилцагч нь Оюутлогоо компани юм. Өмнөг аймгийн Хамбог цумын нутаг дэвсгэрт байрлах Үлзийт Мөнхөв оюутлын үйлдвэр нь анх гэр бүлийн 3 гишүүн гэрийнхээ 20 м квадрат талбайд үйлдвэрлэлээ эхлүүлж байсан бол өдгөө жилд тэрбум гаруй төгрөгийн борлуулалт хийдэг суманда томоохон тооцогдох компани болон өргөжинд хэлжээ. Тус компани нь 2009 оноос оюутлын цэх хэлбэрээр үйл ажиллагаа эхлүүлэн 2010 оноос Оюутлогоо компани ханган нийлүүлэгч компани болжээ. Би өөрөө боддог байхгүй юу? 50 настай тэтгэврт гарна гэдэг бол бас их залуураан гарч байгаа юм шиг санагдчихсэн. Тэгээ одоо ямар ажил эрхлэх вэ гэдэг тухай яриад одоо манай хүн болохтой зэрэг энэ одоо өөрийнхөө одоо ажиллаж байсан чиглэлээр ахуй үйлчлэгээний чиглэлээрч энэ хөдөлмөр хамгааллын хувцас хийн гэдэг бол их зүгээр юм гэсэн тийм санааг ярьж байсан. 9 онгоц одоо оюутлогоо ингээд нэгдэхээр болцсон бас нэг эндээс үйл ажиллагаа явагдаа бас нэг хүн одоо нэлээд том үйлдвэр болох миний адил гэж яригадаад эхлэл тавигдсан байсан юм байхгүй юу? Хөдөлмөр хамгааллын хувцсууд заавал том уул уурхайн үйлдвэр, барилгын үйлдвэр юм хэрэгтэй байдаг. Одоо 5 уурхай гэхэл одоо манай хөдөлмөр хамгаалалт бас захиалж байсан. Өмнө үеийн барилгын угсралтын контор захиалж нийлэгжил байсан энэ барилгын анги салбарууд нь тийм учраас энийг л хийж өгдөг болох юмсан би бодож байсан. Бид нар нэг өмнө нь цэгтэй байсан учраас тэгээд тэрийг нь туршиглаад ерөөсөө энэ хөдөлмөр хамгааллын хувцас гэдэг юм хийвэл боломж юм байна гэд. Одоо хэрхэн яаж ажиллах тухаар чи бол одоо яах вэ? Одоо мэрэгжлийн болцсон хүн байна. Одоо тэгээд одоо энэ чиглэлээр бодгийг хоёулаа шийдээд тэр үед одоо оюутлогоогоос одоо орон нутгийн хангамж хариуцсан ч гэдэг юм орон нутгийг хариуцсан тийм хүмүүс байдаг байсан. Тэд нэр баярж одоо орон нутгийн хүмүүстэй харьцаж орон нутгийнхныг одоо бас түлхүү ингэж ажилд авах талаар бизнес эрхлүүлэх талаар аягүй их одоо тийм бодлого баримталдаг байсан сайн талтай л да. Үйлдвэрлэлийн орчин жил ирэх бүр сайжирсаар 20 м квадратаас 13 дахин томорч одоо 260 м квадрат талбайг хамарч байна. Хамгийн анх ахуйн зориулалттай одоо ийм 2 машин дээр 2 хүн суугаад одоо нөгөө анх хувцаа болохоор үлгэр гаргахтаа яг дээр нь ингээ гялгар уутаар ингээ тавиал эсгэж ийм үлгэрээ гаргаад тэгээ зарим хувцас нь болохоор бүр яг өөрийн задлаад үлгэрээ гаргаад тэгээд энэ ахуйн зориулалттай 2 машин дээр ингээ оёж эхэлж исэн. Тэр хувцаа болохоор оюутлогоо одоо нийлүүлээд тэгж одоо анх захиалга авч эхэлж исэн. Одоо мэрэгжлийн хүмчраад одоо үлгэрийн боловсруулалт гэж ямар юм байдгийг үлгэрийн сэтгэлгээ хэмжээс чигийн шугам одоо юу гэдгийг тэр бүгдийг одоо бид нэр дэлгэрэнгүй тийм тайлбар сургалт явуулаад одоо бол үлгэрүүл стандарт технологийн дахив дагуу явагдаж байгаа. Анх одоо ажиллаж байсан үеэс хойш өнөөдрийн хүртэлх хугацаанд танай тоног хөрөмж технологийн хувьд ямар одоо сайжруулах шинжилгээ ажлууд хийгдсэн бол? За бид нар бол анх одоо гэр ахуй хэрэглээний гэж ярьдаг энэ гар машинаар одоо үйл ажиллагаагаа 3 хүний бүрэлдэхүүнтэй эхэлж исэн болвол цахилгаан машинуудыг авлаа. Тэгээд тэрнээс гадна одоо бас тусгай тоног төхөөрөмжийн машинуудыг бол ингэж авсаар өнөөдрийн байдлаар одоо 21 машинтай үйл ажиллагаагаа явуулж байна. ЭМАППО буюу эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны системийг цогцоор нь үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. Тэгэхээр Оюутлогоо компанитай хамтран ажилласнаар та бүхний компанийн үйл ажиллагаанд ч тэр ажилчдын ур чадварын хувьд ч гэсэн чадварууд бас ахиц дэвшлүүд гарсан байх л та энэ тал дээр. За бид нар бол одоо ингээд үйл ажиллагаагаа ингээд явуулж явах явцад заавал одоо тийм мэрэгжлийн төвшөндж гэдэг юм уу одоо ур чадвараа нэмэгдүүлэх шаардлага заавал тулгардаг. За энэ шаардлага тулгархад одоо бид ямар арга хэмжээ авдаг вэ? Одоо нийт дундаа сургалт захиалж авч бас яг Улаанбаатар хотод мэрэгжлийн төвшөнд бас хүмүүсийг явж сургасан одоо 3 хүнээ сургачаа 4 дахин сурч ирчээ байж байна. Бид нар өөрсдөө хувьд бол бас санхүү удирдлагын тим сургалтанд бас хамрагдаж исэн. Ингэснээр бол хүмүүсийн ур чадвар, ажил гурам зориг одоо эрс нэмэгддэг. Бас одоо ингээд яг өөрсдөө сургалтанд явуулахгүй хүмүүсийг шинээр ажилд авлаа гэж бодоход яг ажлын байрандаа сургах тэр үйл ажиллагааг дадлагжуул сургах ажиллагааг бол эрхэмлэн ажилдаг. Ер нь шинээр авсан хүмүүстэй дандаа дадлагжих сургалтыг бол байнга хийдэг. 2017 оны хүрээнд бол сургалтын төлөвлөгөө гаргаад сургалтыг бол маш их хэмжээгээр зохион байгуулж ажиллаж байгаа. Сургалтаа бол ерөнхий мэддгийн аюулгүй ажиллагааны мэрэгжлийн гэсэн 3 чиглэлээр сургалт зохион байгуулад 2017 оны хүрээнд бол давтагдсан тоогоор 820 хүн цагийн сургалтыг бол
зохион байгуулсан байж байгаа. Үйлдвэрлэлийн хэмжээнд байгаа аюул эрсдлийг илрүүлэх зорилгоор ажилчдаас дамжуулж аюулыг мэдээлэх хугацаар аюулаа илрүүлээд тэрэн дээр дүн шинжилгээ анализ хийгээд сайжруулах замаар аюулыг бууруулах ажлыг зохион байгуулж явж байгаа. Ер нь бол оюутлагатай хамтарч ажилласнаар бол айгүй их одоо бид нарт одоо юу гэдэг одоо мэдлэг чадварч гэдэг юм уу тэр одоо бидний ажиллах арга барил дээр ч одоо айгүй их тус дэмтэй хамгийн наацхлал аюулгүй ажиллагаа ёс зүйн талаар бол одоо айгүй одоо хэрэг болж байдаг мэдлэгтэй болж байдаг. Дараагийн нэг хийсэн том ажил маань гэх юм бол ажилбар бүр дээр одоо мас скор, ойдол, агуулгын бараа ахуйд, хадгалалт, тээвэрлэлт бүх ажилбар болгон дээр эрсдлийн үнэлгээ хийгээд ажилчдаа танилцуулаад ойлголтуудыг өгсөн. Энэ эрсдлийн үнэлгээн дээр тулгуурлаад ажлын стандарт журам боловсруулах явц маань бол яг одоо явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, оюу толгой компаниас гадна бусад уул уурхайн компаниуд, орон нутгийн төрийн болон төрийн бус өмчит компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Энэ бол одоо үйлчилгээний хувьдас энэ бас компаниудын нэг зөвхөн хэмжээгээр захиалдаг хувьдас байна. За энэ болохоор оюутлагууд одоо бүх хүмүүстэй өвлийн күрдэг. Энэ бол маш дулаахан хүрдэг байгаа. За энэ хавар намартай хүмүүстэй ийм цэмбэн цамц. За энэ цамцыг бас манайх одоо үйлдвэрлэж байна. Ер нь манай хувцснуудын материал бол мэрэгжлийн хяналтаар дүгнэлтээр орсон тийм материалуудаар хувцас хийдэг байгаа. Шинжилгээний бичиг энтрийг одоо авчихсан. За энэ одоо плис цамц байна. За энэ нь хөвөн зөөлөн бас хавар намартай хүмүүсх зориултаар ингэж хийгдэж байна. Ноёлготой хийсэн гэрээнийхэн дагуу тэгээд манай хувцас аяах цаг хугацаанд нь одоо чанарын өндөр үзүүлэлтээр авч тушаар оюутлага хийсэн гэрээнийхэн дагуу мөнгө төлн шилжүүлнэ тийм ээ. Тэр төлсөн мөнгөөр бид бараа эргэлтэнд оруулаад бараагаа аваад эхлээд одоо 5-6 буудал ч 10 хэдэн буудалд авч ирсэн бол дараа үйлдвэрлэл явуулаад тэгээд өсөөд цаашаа өсөөд ингэж яваад бол боломж ерөөсөн эргэлтийн хөрөнгө давуугаа ингэж татж авдаг тийм хөрөнгөтэй болсон. Энэ хөдөлмөр хамгааллын хувцсуудыг бол бүгдийг гадаадаас авч байсан. Гадаадаас одоо яаж гадаадаас импортоор оруулж ирж ингэж хийлдвэсэн. Тэгэхээр одоо ингэж орон нутгад үйлдвэрлээд хийгээд гаргаад ингэж ирээд одоо энэ олон улсын одоо уул уурхайн компаниудын стандартад нийцээд хангагдаад ингэж хийж байгаа бол одоо монголчууд юм хийж чаддсан байна. Ерөөсөн чадах юм байна. Заавал хот орон нутгийн том төвлөрсөн үйлдвэрч гэхгүй. Одоо хөдөө орон нутгийн одоо жижиг үйлдвэрлэл өөртөө хариуцлагч санаачлаг сайтай ингээд хийх юм бол хийж чадах юм байна гэд Монголд үйлдвэрлэл өгсөн жижиг дунд үйлдвэр явуулсан засгийн газрын мөрийн хөтөлбөрт дэмжсэн тэр үүний нэг жишээ одоо биелэлт хэрэгжилтийн нэг жишээ одоо ингээд энэ орон нутгуудад үйлдвэрлэл үйлчилгээнд явуулж байгаа компаниудаас цөөнгүй байна. Монголд үйлдвэрлэгчийн шашигтай бүтээгдэхүүн дэлхийн хэмжээнд гаргаж дэлхийн зах зээлд гаргаж байвал одоо бид бүхний хойч ирээдүй манай үйлдвэрийн одоо хойч ирээдүйд одоо бас сайхан амжилт болох юмаа гэж л ойлгож бодож явд юм да би. Насны хязгаар тогтоохгүйгээр ажиллаж хөдөлмөрлөж чадж байгаа хүнийг ажлын байраар хангах нь компани үндсэн зорилтуудын нэг юм. Би оюутлын үйлдвэрт 1982 оноос хойш ажиллаж байгаа. Зэт мөнхөө үйлдвэрч чинь 10 оноос хойш ажиллаж байгаа. Тэр оюутлагын хувцас ойж яана гэдэг чинь бас оюутлагын нэг компани салбарт ажиллаж байна гэсэн үг. Одоо ер нь миний насны хүмүүсүүд бол ажил олдохгүй ш. Би харин ч би оюутал хийж энэ оюутлагын ажил хийж байгаараа бахархаж байна. Компанийнхаа ирээдүйн талаар та бүхэн юу гэж төсөөлж харж байна? Ер нь цаашдаа ойрын одоо төлөвлөгөө юу байна? Ирээдүйн бүр холын төлөвлөгөө бас юу байгаа вэ? Одоо бол 34 ажилтнтай ажиллаж байгаа. 260 мэтр квадрат талбайд ажиллаж байгаа. Үүнийг одоо тэгээд өргөдөх талаар үйлдвэрийн байраа томсох тэгээд ер нь хийж бүтээгдэхүүн нэр төрлийг олшруулж олон нэр төрлийг үйлдвэрлэх тэгээд өшөө энэ суманд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудыг бүгдийг нь хэрэгцээг л одоо хангаж өгөх стандарт чанарын өндөр түвшинд хангаж өгөх оюутлагад нийлүүлж байгаа нэр төрлийн улам нэмэх чанарын шаардлагын өндөр хэмжээнд одоо
шаардсан хэмжээнд нь хүргэж өгөх ийм л зорилготой ажиллаж байгаа та. Бараа бүтээгдэхүүн хийгээд оюутлагатай одоо ханганы илүүч гэрээ байгуулж ажиллаж одоо бараа бүтээгдэхүүн хийчээ тэрийг борлуулах гээд аваад ингээд явахгүй дэлгүүр хоршоо тавиад лангуун дээр тавиад ингээд худалдаж аваад ингээд байхгүй яг гэрээ хийгээд гэрээхэн дагуу хэн хэнд үнэж ингэж л одоо яг стандартын бүх юм нормал бариад хугацаагаа цаг хугацааг яг нарийн бариад ингээд байх юм бол одоо тэгээд тэр чинь хийс хугацаанд авчаал оюутлагаа авчаа шууд тушаачин эхлээд оюун нутаг дамжих зорилгоор 7 хоногийн дотор мөнгөнд хийж ийсэн. Тэгээ бараа эргэлтэнд орж ийсэн. Тэгээ бараагаа бид татаа авалтаа энэ бүх юм туслах материал үндсэн материалаа татаа авалтаа хийгээд тэгэл оюутлагын захиалга хийж явал ингээд хурдан төвөөр нэг туслах дамжлаг болж байгаа юм. Аялал компанийн хувьд Өмнө Говь аймгийн ханганы нийлүүлэгчдийг дэмжих тал дээр яг өнөөдрийн байдлаар ямар бодлогыг баримталж ажилладаг вэ? Аялал компани аюулгүй найдвартай өрсөлдөхүйч чадвар бүхий ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгохоор ажилладаг. Үүний хүрээнд бид ханган нийлүүлэгчийг хөгжүүлэх тусгаалсан бодлого гаргасан байдаг. Тэгээд ер нь бол хамгийн найдвартай сүлжээ бол хамгийн ойрхон сүлжээ байдаг. Тиймээс Өмнө Говь аймагт үйлдвэрсэн Өмнө Говь аймгийн гарал үүсэл бүхий чандрын шаардлага хангасан өрсөлдөхүйц үн бүхий бүтээгдэхүүн үйлчлэгийг бид илүүтэйгээр бий болгохоор ажиллаж байна. Зүгээр оюутлын цех байгуулаа явж исэн бол өнөөдөр одоо ингээд оюутлагаа энэ том уул уурхайг төшиж ийм үйл ажиллагаа явуулж байгаа бол одоо бид нарыг одоо тухайн тэр зүгээс одоо үнэлж одоо чадамжийг маань баталгаажуулж байна гэж ингэж бодож явдаг. Мөнгө хөрөнгө хувьд бол одоо яг хуу сан хүүгийн нэх хэрэгчлэн түрээгүй ч гэсэн боломжийн нэх банкны зээлэнд одоо яалууд ингээд энэ төрөйгээд байх асуудалгүй юм татсан мөн тоног төхөөрөмж ингээд өргөдгөөд одоо бүх одоо оюутлын үйлдвэр явуулахад юу хэрэгцээ юу шаардлагатай гэдэг өөрийнхөө хэмжээнд бүх юм тогтчулсан. Компани үйл ажиллагаа үнэлэгдэж, шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч, аймгийн шилдэг ханган нийлүүлэгч, тэргүүний татвар төлөгчөөр шалгарч байжээ. За манай Улзит Монкова компани 2010 оноос эхлээд үйл ажиллагаа явуулж оюутлага бусад орон нутгийн компаниудтай ингээд ажлын хувцас хангаж нийлүүлж байсан. Үүнийг одоо бас биднийг үнэлж бидэнд урам зориг өгч 10 онд өсөн дэвж аж ахуй нэгж 10 оны бас шилдэг хангаж нийлүүлж гэсэн өргөмжлөл одоо цом өгч байсан. Энэ нь одоо бид бүхний ажиллах урам зориг их нэмсэн. Өвгөр бид урам зоригоор ажилчтай ажлынхаа байрыг нэмж дээшлүүлэх, одоо олон ажилчин авч ажиллуулах талаас одоо ирмэлзэл одоо бүхэл шаардлага оюутлын тавьсан шаардлагыг хэмжээнд хүрэхийг бид зорьсон. Бид өөртөө бас хариуцлага үүрч, хариуцлага хүлээж ингэж ажиллаж байсан л да. Ер нь цаашдаа бас зах зээлээ хэлээд өөр хажууд сумдруу ч юм уу те эсвэл өөр аймаг руу бас нийлүүлэлт хийх тийм ер нь бололцоо хэр байгаа бол гэж бодож байна. Ер нь ийм бололцоо бол гаргана, ийм бололцоо байгаа байдан тий. Бид орон нутгийн одоо төсөвт газрууд болон орон нутгийн өөрийн одоо энэ орон нутгийн компаниуд бусад одоо зэрэгэлдээ сумдын орон нутгийн компани зэрэгэлдээ сумд үйл ажиллагаа явуулж байгаа уулархан компани эдгэртэй бол бид бас харьцааных эхлэлийг тавьж бас нэг ганц нэг хувцас завгөр одоо үзүүлэх маягаар ингэж явуулж байгаа. Энэ үсийг цаашаа өргөдөхөд мөн чанарын одоо ямар үед одоо чанар хугацаа цаг хугацаа гэдэг бол юунаас илүү алт шиг үнэтэй гэж ярьдаг шүү дээ. Тиймээс одоо хугацаа чанар захиалгын хугацаа авч нарийн баримталж ажиллах элдв янзын одоо нэлон одоо 40 60 гэх юм уу тийм илүү нэлонтой тийм давгал хийх биш хүний хөлсийг бийг одоо шингээж авч чадах хүнд одоо энэ манай говь цаад их халуун шүү дээ. Халуунд одоо 38 градусын хүртэл халуун байхдаа нэлон товсон хүмүүсэд ажилласан хэдийн хөдөлмөрийн бүтээл гаргал яаж тэг амарлан сайхан ажиллах хүлээ. Хөвөн давуугаар хийсэн хувц өмсөд ажиллах хүн ямар хөдөлмөр бүтээл зурцтай хүний бие ямар яриул саруу сайхан тэр мэдний нөлөө үзүүлэх хүлээ гэдгийг одоо тунгааж үзэж ядаа дандаа хөвөн давуугаар болцоо хийдэг. Та бүхний эрхэлж байгаа бизнес хэр үнцэнтэй гэж бодож байна. Та бүхний хувьд ер нь үнцэн гэж яг юу хэлдэг юм бол? Биднээс хойш хүүхдүүд дүүнер маань одоо гээд энийг хөгжүүлэх, дэвшүүлэх Монголчууд одоо хийгээд байж чадах улсууд юм аа. Бид нарыг одоо тухайн тэр зүгээс одоо үнэлж заавал хот орон нутгийн том төвлөрсөн үйлдвэрч гэхгүй Өрсөлдөхүйц үн бүхий бүтээгдэхүүн үйлчлэгийг бид илүүтэйгээр бий болгохоор ажиллаж байна. Та бүхний хувьд ер нь одоо хам богд сумандаа л бас томоохондоо тооцогдох үйлдвэрлэлийг эрхэлж байна. Тэгэхээр та бүхний эрхэлж байгаа бизнес хэр үнцэнтэй гэж бодож байна. Та бүхний хувьд ер нь үнцэн гэж яг юу хэлдэг юм болоо? За үнцэн гэхэлэр би бол ойлгохтой бол одоо үнцэн бол төрлөөр янз янзаар хүн ойлгох байх.
За үн цэнийг бол эдийн засаг ласан чалах бүтээн босголт хүний хийсэн хөдөлмөр үнэ цэн гэж ярьж ойлгох бол би бол одоо үн цэн гэдэг бол энэ бас их өндөрч үнэлж явдаг. Үнэ цэнийг одоо тусаа тогтнол одоо 30 45 оны данд 39-ны дан гэж яриад явдаг их өндөр үнээр олсон үн цэн манай Монгол ер нь хас их үн цэнээр тусаа тогтнол олж авсан гэж би ойлоо тий. Энэ хойд Ахмад үеийн маань ингээд олж авсан үн цэнийг хойч үе бид одоо биднээс хойч үе хүүхдүүд дүүнер маань одоо ингээд энийг хөгжүүлэх дэвшүүлэх улс орон нутгийн дэш нь гаргаж ирж одоо сайхан хөгжил дэвшилд хүрэх дэлхийн нийтэд хөгжилд нь одоо хөл нийлүүлэн алхахад одоо бүх хүний хүчин зүтгэл чармаат энэ одоо тулсуудын хөдөлмөрийн үр дүн үнцэн хөдөлмөрийн амжилтаар одоо амьдралын дэшээ сайн сайхан явах. Энийг л одоо хөдөлмөрийн үнцэн гэж би ойлгож явдаг. Дотоод одоо энэ сум орон нутгатаа бас нэмэрт шингэсэн бүтээтгүүл үйлдвэрлэлд улсын төсвөд бас багаж ихсэн бас мөнгө нэмэрлэж улсын төсвөд мөнгө хийж өнөө том уул уурхайн компаниудад одоо ажлын хөдөлмөр хамгаалалт тусан оюуж өгч гар бие орж байгаа бид бүхэн бол сэтгэл уяг их сайхан явд юм да. Тэгээ манай монголчууд ямар чадахгүй ч гэх биш. Ер нь бол монгол хүн өөрөө л одоо хөдөлмөрлөй хий бүтээгүүл одоо монголчууд одоо хийгээд байж чадах улсууд юм аа. Тийм учраас бүгдээрээ л Монголдо бүх зүйлийг үйлдвэрлэхийн төлөө амьдрцгаая л гэж уриалъя да.